Намар боллоо. Сэвэг дорж ээжийн мал унаа тарган давтай ол зомог өндөр намаржаа уншиг баяа. Ойтойхон намрын салхин гэгэлзэн илвэж өвсгөл чар шарлан цараад нутаг тарав. Сэвэг дорж ээжийн дөрвөн ачин сургууль таралтаар нисэн ирээд ээжтэй хань хамжаа болж удалгүй сургуульдаа дахин буцлаа. Малын айл хоёр хүүхэд эргүүр бонтгороо дагуулад бууцсандаа харчжээ. Бор дааг халзан тугуул халтар шиг давтгар хураг дөрвөн үнчин төл сэвэг дорж ээжийн наран арчилгаагаар өсөж гүйчээд сүрэгдээ бас очижжээ. Харин хаяа бор унаг нь сэвэг дорж ээжийг эргэн үцдэг байлаа. Сэвэг дорж ээжи номхон хэртэйгээ гэртээ хоцорсон хурхай. Өнөө гэдэг юм яг би бас түрүүндээ ч тэмээс тэжээж игэн үзээгүй. Өнөө жил нэг гэнтхэн нэг тэжээвэр өнөө гарчихсан одоо өх нь голоод. Тэгээд тэжээсэн болчихжээ одоо бас давуу. Сүү сайн хөгчихнэ. Тэгээд одоо малчхнадаа бас өхгүй шолог одоо бас арчилгаар бол бүр л ондролгонд орчихно. Нар жаргалаа тэнгэрийн додон өвгдөж дэгдлээ. Нойргүй шүн сэвэг дорж ээжийг дахиндаа ухтлаа. Зүүдэрэж хийсэн уул зөвхөнтэйгээ уулзаж хүсэл бодлоо хоосон ч гэсэн байлуулаг гихчээ сэвэг дорж ээжийн өнөө намрын жаргалын шүн байлаа. Түрүүн ачаа аав нь багаатай адилхан үсгэнэ гэх хатуухан бодол сэвэг дорж ээжийн нүд анхаас өмнөх тангарах байлаа. Дөрвөн их галгууламт, дөрвөн их түших, дөрвөн их тэнгэр гэж бодохтой зэрэг сэвэг дорж ээжийн битүүрсэн чийж онгож хөшиж мойногчсон гар хүл нь өөрийн ирэхгүй хөнгөрдөг ажээ. Гээ гарын ганцханд хөлийн дүрэнд хүйтэн дааруулахгүй халуунд халаахгүй өрөөлийн хүүхдээс сайн мөртө сайхан үсгэнэ гэж 10 жил зүтгэснэ ботхоос. Ойрын өдөр сэвэг дорж ээж дөрвөн ачаа хэцүү их санах боллоо. Намрын сэрв орж даарж буурж байгаа юм болов. Муу төлөвд маань хувцас хунраа зузаалж өмсгөө мэдх юм болов үгүй юм болов гэвчлэн санаа болж орон гарan суугаа суургүй идээд амтгүй. Жисэнгөө. Мяу мяу мяу. Ой моршэдэ миний мор. Хөрхи. Булгын овоо бойд зүйлүүд болохоор сүлжээ дохоод оргон ээж ач нартаа хичнээн удаа утас авсан боловч нэвтрэх юм биш. Аргагүй сүлжээ дохоотой ганжуур сумд очлоо. Миний хөө сайн байгаа мó? Сайн байж байна. За, өнөөдөр амраагүй? Өнөөдөр амарч байна. Амарч байна. Жин ямар өдөө малчин хүн хамбарах юу вэ? Одирад нэг саруудгаа авдина. Миний хүний сайныг асуука идин. Ига дада ижитин шамаг яриулъя гэж. Миний хүний сурлага яаж ийн? Өнөө нэлээ яруу байж байна. Яруу байж байна. Тасгастаа бүсгээд. Шалгалт давтлага гоох юм гоочход ээж байна. Бөөжний ууран сул гоёва. Өнөөдөр сэлмэг болоо. Сэрүүн болоогүй. Сэлмэгэ.
Саяны бараати байгаагүй. Барааттай өнөөдөр өдөр ороод. Янжиушин одоо туршилтын сурагч болоход нэг хэр түнсөри. Шадуул төгсөд гадаадад гараарай. Игдэл зүгэнжиндээ ижимэм хоёр нь. За. Миний хүний шараа зусан байж гинэ. Амьдралын талаар хөшөргүй сайн байж гин штэ. За. За. Одоо сайн давт. Чи одоо энэ талаар л одоо юу шотлолт гарган шүү да. Энэ гэр үрхэндээ одоо ши ганц оройн болж байгаа биш юм уу? Дагалин туа. За тийм байна. Миний хөтгөө сайн байжаа. Гура. Оширтэй болов ижидэ дянхайра. Гура. Эй. Туулин байжаа. Има. Сайн байжаа. Баяртай. Ачийнхаа байдлыг сонсоод сэвэгд орж ийж уртхан гэгч амьсгаж сэтгэл тавиурлаа. Жим бодглоор бол хамгийн их хал амсч байгаа юм гэж боддоо шүү дээ. Орчлонд бол. Манай гэрч төлөөдөө бол тэр үед бол насанд хүрсэн эрэгтэй хүмүүс гэж байхгүй байна. Өөрөө гэрээ төлж авчихсан. Их авуу хүн гэж боддог. Хөөс ижиба бидний төлөөгөө цармаагаад ижидаа ижиж үесэн иживэ татандаа би хайртай бидний хайртай бидний ах トゥ хайртай. Одоо нөгөө бидний сургуультай байхдаа хот тойрох хурдан гэж яддаг хэвээр. Тэрэн дээр нь гүйгээд би нэг 4 дараа орчээ. Тэгэхэд нэг надад баг байсан чинь надад жаасугаад идэх дорт юм аваад идээх. Тэгэхээр би баярлаад л байдаг. Миний хүүд энэ аваад манай нутгасаа байжин дөөхнөөл энэ хөдөн сум байхад шүн улаг сумны аваа энэ шүн улаг сумны аваа бол одоо үе уламжлан шүн улагийн бол жил 6 сарын шөнийн 4-нд сэргээж тахидаг. Манайх бол одоо энэ авааны хормайд өчнөн жил амьдраад одоо мал сүрэг үнэр үсээд таанаас бас өрөөлөнг сурлага бас шимтлэгтэй ийгээд явж байна. Миний хүүд энэ аваандаа залбирж яваа. Газар л усуула хүний харж харгалзнаа. Энэ булгийг тойроод бол 108 булгтий гэж хэлдэг. Жил булаг гарнаа. Сахлыг сайхан бэлчээртэй, ус умдаатай ийм сайхан орон нутгаа. Хүмбэл газар нутгаа шүтэж яв. Гүш одоо би өрөө саруулда хөдөлж явахдаа иймэрхүү янзаар үлгэр дуурайд үлдээчихвэл миний ашнаар бас ийм янзаар энэ аж амьдрал энэ хорвоо ертөнцийн дээрүүд бас байгалах сайхан хорвоогоо хамгаалж таван хошуумалаа тансгаар үлдүүлэх ийм ухаан төгс байгаахаа гэж итгэж явдаг. Сэвэгд орж ийж булгийн овооны тусланда гонь ганцаараа амьдардаг лог нь ийм байдаг ажээ. Далан настай сувгд орж ийж номхон хэрдээ мордоод малтаа явна. Энэх зурган юм шиг үзүмж шүлгийн юм шиг утгыг үг хэлээр илтгэхгүй бэрхэ. Сэвэгд орж ийжийн өндөр насанд нь биш эмэрлийн их сэтгэлд нь намрын хонгор салхи түүн зүг намжлан өвсний түрүү түүн зүг ёслон мал сүргэн түүн зүг сүхрнэ. Сэвэгд орж ийж хөөр морныхоо нуруунд дээр уул шиг сууж тархан тавтай өхрийн зүрг бахархсаар тэнгэрийн хаяа нилийсэн алтан бэлчээрээ үзээд өнгөрсөн хэрэгүүд хором зур арилан отлоо. Гинт салхины аясаар ачийнхэн дуулдах шиг болов.
Ээжээ, та минь амар да. Өдөр болгон морин нуруунд дээр нухцагдаад л. Үнэхээр таныгаа ботхоор сэтгэл өвгүрх юм аа. Ээж минь та амар ачтаа. Ичи ядраагүй. Миний ач нар сайн сайхан байгаа л юм бол ухаантай л явдаг юм бол ээж нь 100 хүрсэн ч морин нуруунаасаа буумааргүй шаргаж явна. Сөвд орж ээжийн хөмсгөнд халин одсон 4 хилэс зангидж байдаг. Сэмхэн нүдэн харцанд нь 4 ач их нь ирөөдий тодорч байдагсанчээ. Сөвд орж ээж баруун хойш богдуулын тэнгэр зүг хараа бэлчээлээ. Төрсөн нутгийнхэн тэнгэр цэлийн хөхрээд элэр балар. Үнэндээ энэ намар богдууландаа мөргөж хүлэн далайд аршаалж оршонголынхоо уснаас амсъя гэж ботсон юмсандаг зав байсангүй. Сөвд орж ээж зүүн өмнөш их хүрээгийн бууцаа бас нахаарлаа. Шаргал талын дээгүр хүдэн татаж тэнгэр талын нэгэн зайд бүр түр. Эр хүний ясан оршуулсан нутагт тэнгэрийн тамхтай. Намар өргөлжилсээр мал сүрэг шилжсээр салхи өрөөтсаар сэвэгд орж ээжийн ганц хүний намар аялсаар. Сэвэгд орж ээж хадлангийн овоогоосоо булгын овоо зүг аяллаа. Энэрлих тэнгэр хол ээжийн их бурхан ойр хурай хурай хурай. Бид нар ерөөдөө банкны нутгоогоо шигнэхэн дандаа ба ичигээ байхад яваа. Сорлог төгсөл илгэж байна. Таны ачилсан. Гэж